Амар мэнд өө. Миний Монголын арт түмэн. За, дараагийн бичлэгээр уулзаж байгаадаа баяртай байна. Ингээд хүсэн хүлээж байсан. Бурхадтай хамт иргэн ирсэн Хөлөг баатруудын хаан Манхваны маань дараагийн парт ороход бэлэн боллоо. Та бүхэн дуглан сууж таалан сойрох нь. Мэдээж бичлэгээ эхлэхээс өмнө лайк болон subscribe дараарай. Баярлалаа. За, бичлэгт орцгоё. Зэрэгдэл шилжих мөчөд Хари нэгэн дээд зэрэглэлийн буудалд хүргэлтийн хоолны тэрэг түшин зогсох ба Леон их дэлхий тэргэж ирснээс хойш 4 хоног өнгөрлөө. Богино хугацаа байсан ч олон зүйл боллоо. Би ядарч байна. Эхлээд татвараас болоод жижиг асуудал гарсан. Хари өнгөрснийг бодох ба Леон чи яаж зүрхэлж өөр улсын хаанаас татвар нэхэж зүрхэлнэ вэ? Хари татварын оронд манай чулуугаар төлж болно шүү дээ. Леон хаан хүн зоосоо тоолдоггүй юм. Миний доор байх хүмүүсийн хийх ёстой ажлыг бид яагаад хэлэлцээд байгаа юм? Зоосны тухай яриа одоо болно. Энэ миний ажил биш. Энэ газарт бурханлаг хүчийг нэвтрүүлэх зорилгын төлөө бид шин дагагчдтай болсон. Бид ариун татварыг яаж төлөх ёстой вэ? Леон 19 тэрлион. Ургацын хаан 90%-ийг ариун татварт төль. Өмөр байгаа бидтэй. Өвгөн татвар болон амжиргааны зардал гоёула аль хэдийн тэнд үех вэ? Ургацын 90% гэдэг чинь гээд өвгөн эмээхэд Леон охин тэнгэрийн дагагч байж чи яагаад үлсэх вэ гэж санаа зовно вэ? Халамж, амжиргааны зардал, хоол хүнс гэх мэтийг миний бүлгэм хариуцах болно. Хари нөгөө энэ өрөөгцөн будааны тухайд үнэхээр гайхалтай өндөр үнэлгээний дүнтэй гарсан. Иргэд гайхан 80 кг будаа тутамд 150 сая вон гинэ. Нэг шуудаа будаа тийм хүн хөрдөг хэрэггүй. Тэгвэл бид 90%-ийг нь ариун татварт өгсөн ч гэсэн цаана нь хэрэг үлдэх вэ? Би шүтэж байна. Ихийг сонсон зогсох Леон сэтгэл хангалуун баяртайгаар мишэн зогсно. Үзэгдэл шилжих мөчөд бид тулааны талбарт байгаа юм уу? Ганц ч урлагийн бүтээл байхгүй газрыг та нар яаж надад гаргаж өгч зүрхлэнэ вэ? Тэр уурлаж тансагор үргэлж бэлэн байх шивгчэд мөн хэдийд ч харж баясаж болох урлагийн бүтээлийг шаардсан юм. Хари царайн бараасан байдалтайгаар байна уу? Ийм цаг залгасан түнхээр уучлаарай гэд утсаар ярьж байв. Хари ердөөл юг сөрөө түрээслэхийн тулд шөнийн 2 цаг хүртэл 5 одтой зочид буудлуудыг хаях хэрэгтэй болсон. Цөөхөрч аргаа барсан Хари өршөөл ирэн сүхрэн суугаад эрхэм дээдсэ гуйж байна. Унтаад өглөө хэмээн түүнээс гуйв. Тэгээд тэд өрөөний үзүүлэн дээр уран зураг эсвэл шаазан эдлэл тавихаар тохиролцсон зөвшөөрсөн юм. Үзэгдэл шилжин Хари өрөөнд хоолой түрэн орж ирэх ба эрхэм дээдсэ хан Хари байна. Леон Ороор. Хари таны би зүгээрөө эрхэм дээдсэ. Тийм ээ. Өглөөний цайны цаг боллоо эрхэм дээдсэ. Чи өөрөө хооллсон уу? Үгүй хараахан амжаагүй байна. Эдэж чадаж байгаа дээрээ хооллож бай. Хоолоо алгасчгүйгээд байх хэрэггүй. Ойлголоо. Сайхан харагдаж байна шүү. Би дараа нь сэндвич ч юм уу ямар нэгэн зүйл иднэ. Суу. Эрхэм дээдсэ гэж дотроо тэр хоолоо надтай хуваах гэж байгаа юм болов? Гэд баярлан ширээний ард суухад Леон хүйтэн харцаар ширтээд чи юу хийж байгаа юм гэж асуухад өршөөгөр. Би эдгээр хавиргыг идэхэд хялбар болгож өгөхгүй юугаа хийгээд байгаа юм бэ л гэж асууж байна. Би таныг хоолоо хуваалцах гэж байна гэж бодсон шүү дээ. Хаан тариачин хоёр хамт хоололдог ямар улс байдгийм? Хэмээн хүйтнээр ширтгэхэд Хари хэлэх үггүй зогтусан зогсов. Үзэгдэл шилжих мөчөд антруудын холбооноос танд дэмжлэг үзүүлэх санхүүжилт болон суурьших тусламж олгохоор шийдсэн. Ордон шиг сайн байж чадахгүй ч таныг тухтай байлгах тал дээр бид анхаарна. Сэтгэл гаргажээ. Зочин хүн байж хэтэрхий их зүйл шаардаж болохгүй. Үүнийг чамд даатгая. Эрхэм дээдсэ, олдсны хуваарлтын тухайд үүнийг өөрөө зохицуул гэж би чамд хэлсэн байхаа. Гэхдээ надад тэр нүмерэг таалагдсан. Тийм болохоор надад үлдээч. За, эрхэм дээдсэ. Бид ирчихлээ эрхэм дээдсэ. Энэ газар ангуучны холбоотой ойрхон. Мөн дээд давхартаа нисдэг дэргэний талбайтай болохоор тухтай байх болно. Мөгүй байгаа үсттэй эрхэм дээдсэ. Ихэд Леон нэгэн сонин хэлбэртэй баримлыг хараад хитнэр чинь одоо юу вэ гэж бодон тэднийг үүдээр орж ирэх үед ангуучны холбооны туслах менежер хан Хари гой мөн үү гэхэд Хари гайхан энэ үг нь нууц байх ёстой байсан гэж бодон та хин бэ гэж асуухад
Ямар сайхан тохиолдол вэ? Би Дүүжин группийн ирээдүйн хүнс компани захирал Пак Жунчан байна. Дүүжин групп ээ? Дүүжин групп чинь улсдаа эхний 3-т ордог Чебол бүлгүүдийн нэг. Тим группийн захирал биднийг хүлээж байсан хэрэг үү? Та нөгөө алдартай амьд үлдэгч байх нэ. Хари мэдсэн юм аа. Тэр биднийг ирж байгааг аль хэдийн мэдчихсэн байж. Өнөөх захирал муухай жуумалцаад уулсандаа таатай байна. Леон Драгония Леон хартгай. Хэмээн гар сунгахад Леоны царай бараан чирийн нэг худалдаачин гар барихыг хүсэе юу? Үзэгдэл шилжин Хари энэ газар бол холбооноос танд 1 жилийн хугацаатай гаргаж өгч би сууц. Холбооноос хангамж болон түрээсийг хариуцахад бол та санаа зовох хэрэггүй. Бас өрөөний үйлчлэгээ болон цэвэрлэгээний ажилчид байгаад бол та тэдгээр үйлчлэгийг ашиглаж болно. Хари амьсгаа гаргаад энэ ашгүй аврал боллоо. Амьд үлдэгчдийн тухай мэдээлэл маш нууц байдаг гэж бодон түрүүний болсон зүйлсийг дурсах ба тэр үед Леон түүний хажуугаар үл тоон зөрөн өнгөрсөн байх ба Пак Жунчаны зорилго тодорхойгүй байсан нөхцөлд Леон захирал Пакийг үл доосон нь хан Харид аврал болсон юм. Хари гэхдээ тэр яагаад тантай уулзахаар ирсэн юм бол? Леон худалдаачин хүний үсэх ганц л зүйл байдаг. Тэр ашиг хонжоо хайж байсан байх. Ашиг хонжоо гинэ. Будаа Хонаамт ол нутгийн тэрхүү өрөөгцсөн будаанаас болоод уу? Нөхцөл байдал яаралтай байснаас болоод мэдээллийн удирдлага тэмцээн байж чадаагүй. Стример нөхцөл байдлыг бичиж авсан бөгөөд холбооноос түүнээс видеог устгахыг хүссэн. Юу? Тэр дахиад нийтэлчихсэн хэрэг үү? Тэр тариаланч Пак гой байсан уу? Цоллог гэж. Гээд Хари тэрхүү нийтлэгдсэн бичлэгийг үзэж байх үед өнөөх захирал Пак ч гэсэн тэрхүү бичлэгийг үзэн уурлан тэр бардам бүдүүлэг цолог. Хөөе, чи тэр будааны нөлөө үнэн гэдэгт итгэлтэй байна уу? Тэгэлгүй яах вэ? Би итгэлтэй байна. Чи хүн дээр хараахан туршиж үзээгүй шүү дээ. Гархнууд дээр ажилласан гэд хүн дээр яг адилхан ажиллана гэх баталгаа байна уу? Ирч тийм л дээ. Захирлаа, будааны талаар илүү их мэдээлэл авахар бид будааны талбайн эзэнтэй уулзсан юм. Гэтэл өхөж байсан нохоо гинэд сэргэж архаг өрөвсөл болон хамрын хөндийн халдвартай байсан хүмүүс будааг идмэгцээ шууд дээрдсэн байна. Тэр тосгоны янз бүрийн жижиг том өвчин будааг идснээр эдгэрсэн байна. Бидэнд хүн дээр турсан ямар нэг өгдөл байхгүйж өр нөлөө нь үндсэндээ аль хэдийн батлагчсан. Тэгэхээр ажилдаг байх нэ. Тэр солиотой новшил байгаагүй бол гэж уурлан Леоны чирийн нэг худалдаачин гар барихыг хүсэе юу гэж хэлхийг нь бодох ба тэр яаж зүрхэлж Дүүжин группийн захирал намайг чирийн нэг худалдаачин гэж дууддаг байна. Захирлаа, бид үүнийг заавал гартаа оруулах ёстой. Тэр будааны хүч чадал хязгааргүй шүү дээ. Тэж байна. Би түүнтэй дахиж уулзах хэрэгтэй болох нь. Тэр яаж зүрхэлж биднийг дээрээс харж дурамжлана гинэ? Тэр ганц будаанаас болоод өөрийгөө бүгцүүл гэж бодоод байх шиг байна. Чи маш буруу дайснаа оролдлоо. Бүдүүлэг амьд үлдэгч минь. Наад нөхөр чинь яг л бусад амьд үлдэгчтэй адилхан. Өөрсдийнхөө амьдарч байсан ертөнцийг л хамгийн шилдэгнэ гэж боддог тэнгүүд. Би чамайг соёлын шокор чинь дарах болно. Бүдүүлэг амьтан минь. Их дэлхийд иргэн ирсэн Леон өөртөө 3 том зорилго тавиад байлаа. Эхнийх нь бурханлаг шүтлгийг түгэх. Дэлхий дээр олон бурхан шүтлэгтнүүд байдаг ч хамгийн чухал зүйл болох бурханлаг хүч байхгүй. Бурхан гэдэг шүтлэг бишрлийг хүлээн авч дэлхийг ивэх ёстой атал хүмүүс өвчилж газар нутаг бохирдсоор байна. Тиймээс бурханлаг хүчийг ашиглахын тулд шин шүтлэг хэрэгтэй бөгөөд илүү олон хүн шин бурханд итгэх шаардлагатай. Хоёр дахь нь хөлөг баатруудын ордонг шинчлэн байгуулах. Энэ дэлхийд бурханлаг хүч ашигладаг дайчдын байгууллага гэж үгүй. Хэрв ариун хундагыг хамгаалагч Арслан зүрхт хааныг хагас бурхан гэж үзвэл хөлөг баатрууд нь гигантнүүд юм. Тэд бол бурханы хөлөг баатрууд бөгөөд бурханлаг хүчээрээ муу бүхэнд айдас авчирдаг. Сүүлчийнх энэ газар цэцэглэж буй бүх муу мухайг устгах, бурханлаг хүчийг эргүүлэн олж авах мөн хөлөг баатруудын ордонг босгох явдал юм. Үүний тулд шүтлгийг түгээж хөлөг баатруудыг босгохын тулд шүтээний ордон доторх тэнцвэр дэг журмыг хадгалах хэрэгтэй. Ийм газарт хөлөг баатруудыг хүсэх нь хэтэрхий их зүйл горилсох хэрэг байж болох ч надад хамаагүй. Би зүгээр л өөрийн үргээ биелүүлэх ёстой. Эрхэм дээдсэ, тантай албан ёсоор уулзах хүсэлт гаргасан хүн байна. Леон. Хэрв шаардлагатай журмын дагуу ирсэн бол тэднийг сонсохгүй байх шалтгаан алга. Гэхэд гаднаас уулзахыг зөвшөөрсөнд баярлалаа. Эрхэм дээдсэ хэмээн Пак захирал туслуудтайгаа хамт орж ирэв. Леон суугаад түүнийг ширтэн шинжих ба Пак захирал тийм ээ, хэрв энэ бизнесийн төлөө бол
Би энэ тэнэг бүдүүлэг амтны өмнө бүх хийж чадна. Гээд гаднаа хуурамчаар инээмсэглэн дотроо түүнийг зүхэж байх ба. Юу, би энэ удаад ч гэсэн жижигхэн бэлэг авчирсан. Үүнийг хүлээн авна уу гэж хэлээд дотроо. Юу болохыг нь харуул чи үнэхээр гайхах болно доо. Энэ муу бүдүүлэг амтан зүүдэлж ч үзээгүй дээд цэрэглийн тансаг гэд. Үүнийг нэг л амталчихвал тэр буцаж чадахгүй. Би чамайг миний менежер болооч гэж гуйлгана да. Гэхэд Леон үл тоомсорсон өнгөөр за яхав. Чи хичээл зүтгэл гаргасан болохоор би авъя гэхэд баг захирал гайхан авъя гинэ. Энэ хандлага нь одоо юу вэ? Яг л надад тусуулж авч байгаа юм шиг харьцах чинь юу гэсэн үг юм гэж дотроо ууралж чад гаднаа юу байгааг нь шалгаж үзэхгүй юм уу? Танд гарцаагүй таалагдах болно гэхэд Леон надад түүнд ёс зүй тайлбарлаж суух тэнхэл алга. Хан Хари нэ Хари за эрхэмдээдсэ гэд тэрхүү цүнхийг нээх үед цүнхнээс уурс авсан Хари гайхан эн чин гэх үед баг захирал бардамнан эд бол манай группийн бахархал болсон хамгийн элит зэвсгүүд байгаа юм. Та өөрт таалагдсан нь сонгоно уу гэхэд Хари нүтэн орой дээрээ гарах шахаж эдгээр зүйлс чинь дүүжийн группийн мастер гар урлаачин урилсан юник сэргэллийн зэвсэг биш үү? Баг захирал тэгэлгүй яах вэ? Тэд бүгд юник сэргэллийн шилтгэн. Таныг цаашид ангууч болон ажиллана гэж сонссон. Эдгээр нь танд маш том тус болно. Хари дотроо мил гайхан зогсох ба энэ хүн дүүжийн группийн юник сэргэллийн зэвсгүүдийг зүгээр л ингэж өгч гэж байгаа юм уу? Мөнгө хөрч худалдаж авч чадахгүй ийм дээд сэргэллийн зэвсгүүдийг би бүр оюутан байхдаа YouTube бичлэгээр л харж байсан шүү дээ. Гээд гайхан бодож байхад Леон хүйтнэр зэвсэг рүү хараад би ийм доод сэргэллийн зэвсгүүдийг хаана ашиглах ёстой юм? Тэнд байсан бүх хүмүүс шоконд орон зогсон. Гайхаад доод зэрэглэлээ. Хари эрхэмдээдсэ доод зэрэглэл гэж юу гэсэн үг вэ? Леон оддын аавра эсвэл ариун ерөөлгүйгээр яаж сайн сэлэм хийж чадах юм? Та нар зэвсгийг зөвхөн мангас агнахад ашигладаг уу? Гэхэд баг захирал юу ч ойлгохгүй дотроо хөлсөө цуулан гайхан энэ овш чинь юу яриад байна? Намайг сэлмээ гадаа чинжүү шиг наран татаагаад тэгээд тэдэнд залбир гэж хэлээд байгаа юм уу? Гэж бодож байх үед нь Леон чи шүтлэг бишрэлгүй хүн байна. Худалдаач юм. Баг захирал сандран энэ бол үл ойлголцол гэхэд Леон за яах вэ? Зүгээр худалдаачид хайцсан ч бараагаа гайхуулах тавилантай шүү дээ. Энэ нь зөвхөн дахиа өвхөр алхаад л тохирох зүйл байна. Гэхдээ би туршаад үзье гэж хэлэхтэйгээ зэрэгцэн Леон агаарт гараа сунган эд шидийн хүчээр агаараас сэлэм сугалж гаргаж ирэхийг харан юу? Тэр агаараас сэлэм сугалж байна уу? Хуучин сэлэм үү? Түүнд байгаа зүйл нь ердөөлийн үү? Тэр үнэхээр миний зэвсгүүдийг тэгж их дутуу үнэлээд байгаа хэрэг үү? Энэ бүдүүлэг цэлэгч нь гээд уурлан дотроо шүдээ зүүн. Тэгвэл таны сэлэм юу хийж чадахыг би хармаар байна эрхэмдээдсэ гэж хүйтнэр инээмсэглээд Хан Хари руу хараад туслах менежер Хан Хариг бай. Хари за гэхэд та эдгээр зэвсгүүдийн нэгийг туршаад үзэх үү хэмээн асуухад Хари юу? Би юу? Гээд гайхан сандраад Леон руу харахад Леон тэг гисэн янзтай толгой тохив. Хари тэндээс нэг сэлмийг сонгоод тэрхүү сэлмээ хуйнаас нь суглан гаргаж ирээд дотроо шүлсээ залгин тэгвэл миний 4 жилийн турш бишэрч байсан сэлэм мастер гар урлаач Пак Жанчэлийн бүтээл үүр цайлт даун би үүний хүчийг мэдэрч байна. Тусгай гейтийн нарны өтгөн энергийг 10 хоногийн турш шингээсэн юм шиг үнэхээр мэдрэгдэж байна. Би үүнийг үнэхээр ашиглаж болно гэж юу хэмээн асуухад Леон нэг тоглоом савхын тулд яагаад зөвшөөрөл авах хэрэгтэй гэж хэмээн басамжлан хэлэхэд баг захирал дотроо шүдээ зүүн тэр новш чинь гэж бодоход Хари тэгвэл гээд илдээ барин өрл таван зогсох ба гүн төвлөрөлд орон төвлөрөөд элдэнд өөрийн ааврагаа шингэн дайрахаар зэхэн хамаг хүчээрээ илдээ далайн тэгвэл би очлоо шүү гэж хэлээд хамаг хүчээрээ илдээ савн далайхад тэрхүү ээлд тасхийн хугаран унахад Хари болон баг захирал мил гайхан зогдсов. Леон сандал дээр хөлөө ачин суугаад илдээ их биеэр нь хөндлөн чиглэлд барин суусан байх ба энэ нь өөрийн илдээг яагаад чуурахгүй гэдэгт бат итгэлтэй байгаа хүний л гарах үйлдэл юм. Леон миний бодож байснаас ч доор байна. Цагийн гарц.
Уулзалтын хугацааг богиносгоё. Чамд 3 минут байна. Хэмээн хүйтэн харцаар ширтгэхэд баг захирал бүрэн шоконд орон даав нь хугарчихлаа гэж үү? Дүүжин группийн хамгийн хүчтэй зэвсэг шүү дээ. Үгүй байлгүй дээ. Баг захирал сандарч яаран сэдвээ өөрчлөн тэгэхээр би тэр будааны үр тарианы патентын эрхийг авмаар байна. Хэмээн Леоны өмнө ажилчдтайгаа мэхэн ёслов. Леон юу гэхэд баг мэдээж би төлбөрийг нь төлнө. Бидний тооцоолсноор үнэн нь 180 тэрбум вон хүрнэ гэж гарсан. Дотроо мэдээж үүнээс жилийн үнцэнтэй байж болно. Хавдар амжилтдаг будааны үр тариа тийм баг үнээр үнэлэгдэх аргагүй л дээ. Гэхдээ энэ бүдүүлэг амтан 180 тэрбум вооны үнцнийг яаж мэдэх вүлээ? Энэ нь хэр их мөнгө болохыг тайлбарлаж өгвөл тэр солиорох бах та. Гэхэд Леон чи тэр будааг мөнгөөр худалдаж авмаар байна гэж хэлэх гээд байна уу? Гэхэд баг захирал дотроо дэгэнд орлоо гэж баярлан тэгэлгүй яах вэ? Мэдээж та дүүжин групп үүнийг монополчилж ажиллана гэсэн гэрээнд гарын үсэг зурх хэрэгтэй. Хэрв та хүсвэл би үүнийг арай жаахан өсгөж гээд үгээ дуусгаж амжаагүй байтал Леон хүйтнэр тэнэг худалдаач юм. Чи яаж зүрхэлж бурханлаг мөн чанарыг дурамжлана вэ? Хэмээн аимшигт арслангийн авраа гаран тэрхүү худалдаачин руу сүр хүчтэйгээр ширтэв. Гэхэд баг захирал болон түүний туслахуудын амьсгал нь боогдож царайн цэвхийн зогсон урагшаага харахад түүний урд асар том хилэнд арслан түүнийг алахын даван дээр байх үед тэр би үхэн хэмээн айх үед Леон тэнэг амт чи зөвхөн өөрийнхөө нүглийг наминчлах хэрэгтэй. Баг захирал сөхөрч сун айж чичрэн би өөрийнхөө алдааг үнэхээр мэдэхгүй байна хэмээн айцтайгаа тэмцсэн эцсийн зоргоо шохон Леоноос асуухад Леон яаж юм бүдүүлэг мунхаг байж чаддаг байна хэмээн баг захиралд тайлбарлаж өгөв. Чиний тэр яриад байгаа ургац чинь хайр дохин тэнгэр Демирагийн эзэлсэн газраас төрсөн юм. Тэрхүү ерөөл бол талбайд хөлсөө урсган хөдөлмөрсөн тариаланчдад өгсөн шагнал байсан. Энэ бол мөнгөөр худалдаж авч болдог зүйл биш. Талархсан сэтгэл, итгэл бишрэл хоёр л үүний төлөөсөнд хэрэгтэй. Чи бол ердөө ашиг онжоо хөөцөлдсөн бусдыг мэхэлдэг өчүүхэн амтан. Би чамаас асууя. Чи өөрөө итгэдэггүй охин тэнгэрийнхээ ариун бүтээлийг яагаад эзэмшихийг хүсээд байгаа юм? Баг захирал хариулж чадалгүй өрөөнөөс цогтон гарав. Хари, түүнийг зүгээр ингээд явуулчихж болно гэж юу эрхэмдээдсэн. Таны өнцгөөс тэр зүгээр л өчүүхэн худалдаачин байж болох ч энд бол маш том нөлөө бүхий хүн шүү дээ. Леон, тэр санаа зовх зүйл биш ээ. Би тэрэн шиг бүдүүлэг амтны нөлөөнд автах хүн биш. Юутай ч миний шаардсан зүйл бэлэн болсон уу? Хари, холбооноос залгасан л та эрхэмдээдсэн. Та ч гэсэн ангуучдын холбооны шалгалтыг өгөхөөр төлөвлөд байгаа юм уу? Хэрв тэгвэл ажил хэрэг илүү хэлбэр болох хандлагатай байна. Хэмээн Хари өөрийн амжуулсан ажлаараа бахархан нүдэн гялалзан ярих үед Леон гайхаж дургуйтсан чи юу гэсэн утгагүй зүйл яриад байгаа юм. Чи намайг хааныг шалгахыг хүсэж байгаа юм уу? Гэхэд Хари үгүй тэгвэл та тийш яах гэж явахыг хүссэн юм бэ? Хэмээн гайхахад Леон хэрэгцээтэй зэргүү тайх гэж тэднийг шалгах хүн нь бий байх болно. Гэхэд Хари сандран тэр чинь бүтэхгүй дээ гэхэд Леон бүтдэг болго гэхэд Хари нулимс туслуулан хэлэх үггүй хоцров. Үйл явдал ангуучдын холбооны шалгалтын зал руу шилжинэ. Өөх, та энэ жил ч гэсэн ирээ юу? Удаан үлдсэнгүй шүү. Багийн анхлагч Ким Духан. Гүдэсон ямар нэгэн бүлгэмд харьяалагдаагүй дид өвшний ангууч. Нудаа ч гэсэн дахин тест өгөхөөр ирээ биз дээ. Хэмээн тэд мэдчлэн дотогч орон Ким Духан та үнэхээр шаргуу ажиллах юм аа гэхэд Дэсон ичиж Духан энэ жил ер нь ямархуу байна. Энэ удаа зэрэглэл чинь ахин гэж бодож байна уу? Дэсон би өөрийн хамгийн сайнаар оролдоод үзэх болно. Чи яагаад манай багт эсчиж болохгүй гэж? Дэсон авьяасгүй хүмүүс ч гэсэн Си төвшөнд хүрчихдэг атал би 10 жилийн турш Ди төвшөнд өвлтчихлээ. Та уг нь тууштай ажилдаач сайн шүү дээ. Манай уурхайн багт орчих бол хурдан хугацаанд шилдэг нь болно доо. Хүмүүс үүнийг хүн хөдөлмөр гэж нэрлэдэг ч уурхайн багт ажиллах тийм ч юм уу биш шүү. Эсон тэр ч үнэн шүү. Би үүнийг 10 жилийн турш хийж байна. Гэхдээ би үүгээрээ дахиад жаахан үргэлжлүүлээд үзхийг хүсэж байна. Дотроо хэрв гяндангийн дайралтаас авдаг цалин байхгүй бол би зээлийн хүүгээж төлөхөд хийцв. Гэр бүлээ бодсон ч би бууж өгч чадахгүй. Би бусдад дарамт болохоо болохын тулд ядаж Си төвшин рүү ахих хэрэгтэй. Энэ үед Леон болон Хари хоёр зааланд орж ирнэ. Гүдэсон гайхаж
Дуухан энэ гадаад хүн байх шүү. Европынх юм болов уу? Эсвэл барууны ядуурнаас ирсэн цагаач ажилч нь уу? Гэхдээ яг л язгууртан шиг харагдаж байна. Гэж хоорондоо ярилцаад Ким Дуухан найрсаг зан гарган "Ой, залуу хүн минь, сайн байна уу?" хэмээн мэдлэхэд Леон хүйтнэр эргэж хараад "Чи хинтэй ярьж байна гэж бодов. Тариач минь." Гэхэд Ким Дуухан сандран сүнс нь биеэс нь гараад явчих шиг л боллоо. Он цааш алхан удахад Дуухан болон Дээсэн хоорондоо ярилцсан. "Юу вэ? Солонгос хэлийг арай өөрөөр сурчсан юм байх та. Хөр хитөө. Харин тийм ээ." гэд хоорондоо ярилцав. Леон эргэж харан Дээсонтой харц мөргөлдөхөд Дээсон айдсыг мэдрэн Леоны харц руу улам гүн харах тусам түүний бие дагжин чичирч байв. Ким Дуухан "Юу болов вэ? Чиний ямар нэг юм чинь өвдөж юу?" гэж асуухад Дээсоныг асар их айдас бүрхэн авсан байх ба "Энэ юу вэ? Амьд салж чадахгүй байна. Намайг ямар нэгэн зүйл доошин дараад байгаа юм шиг л байна. Ямар нэг агуу зүйл" гэж бодон зогсоход ажилтан гарч ирэн "Дугаар 57 Дээсон 2 дугаартай ярилцлагын өрөө рүү очно уу?" Дээсон "За, очлоо." Леон Дээсоныг явахыг хараад дотроо "Ердөө ганц уу? Би энд хүчтэй хүмүүс хайж ирээгүй ч миний цэрэг болох үз ганц ч хүн алга. Үнэхээр өрөвдмөр юм. Аргачгүй үсттэй энэ шалгалтанд ирдэг цорын ганц хүмүүс нь дандаа доо зэрэглэлийн ангуучид эсвэл саяхан сэрэлтэн явагдсан шинкоуд байдаг шүү дээ. Дугаар 77 Леон Драгония Леон Хартгой 9 дугаартай ярилцлагын өрөө рүү очно уу? Леон "За яах вэ? Би анхнаасаа л агуу зүйл хүлээгээгүй л дээ." Леон өрөө рүү ороход шалгагч ажилтан хуудасаа харан "Дугаар 77 Леон Драгония Леон Харт мөн үү?" Леон "Номойг эрхэм дээдс гэж дууд тариач минь." Шалгагч ажилтан цочордон "Юу эрхэм дээдсэ? Та шалгалтын дунд энэ хэмжилтийн төхөөрөмж дээр гараа тавина уу?" Гэхэд Леон төхөөрөмжийг ажиглан харж зогсоод царай нь хувьсхийн "Тэнэг амтан." Шалгагч ажилтан "Өршөөгөөрэй." Гэхэд Леон "Чирийн нэг тариачин яаж зүрхэлж Хүлэгбаатрын нэр төрийг шалгах гэж уралдана вэ?" хэмээн уурлахад шалгагч ажилтан сандран "Бид шалгалт хийгээд байгаа юм бишээ. Энэ төхөөрөмжл" гэд үгээ хэлж дуусгаагүй байтал Леон уурлан "Зүгээр нэг машин яаж зүрхэлж Хүлэгбаатрын хүч чадлыг хэмждэг байна. Зөвхөн нэр төртэй Хүлэгбаатрууд болон Бурхад л Хүлэгбаатрын хүчийг хэмжиж чадна." Шалгагч ажилтан гайхан "Юу? Тэгвэл та яагаад энд ирсэн юм бэ?" гэж дотроо бодов. Леон "Би хэрэгцээтэй цэргүүд хайж ирсэн. Гэвч энд байгаа шүүгчд хүртэл үнэхээр үрдэлтэй юм." Гэхэд шалгагч ажилтан дотроо "Хүн элсүүлэх гэж үү? Энд үү?" хэмээн гайхахад Леон "Надад таалагдсан ганц ч хүн алга. Дараагийн шалгалт нь юу вэ?" Гэхэд "Юу, гейт дээр очиж хийх практик шалгалт байгаа." Леон "Ойлголоо. Бодит чадвар бол доктортой бэлтгэл сургуулалт болон бодит нөхцөл байдалд л харагддаг. Би явж үзэх болно." Гэхэд ажилтан гайхан дотроо "Та оролцсон гэж хэлэх гэсэн биз дээ." Соул гейт руу үзэгд шилжих ба хэн нэгний толгой нэргэж бие нэгүүрхэж байна уу? Гейтээр нэвтрэн өнгөрөхөд хөдөлгөөний дутагдлаас болоод дотор нэгүүрхдэг хүмүүс байдаг юм. Бүгдээрээ наашаа анхаарлаа хандуулаарай. Уг нь бол аль хэдийн цэвэрлэгдсэн гейтүүдийг ихэвчлэн хаадаг боловч иймэрхүү шалгалтын нөхцөл байдалд зориулж цөөхөн хэдийг нь нээлттэй үлдээдэг. Энэхүү Соул гейт бол үүний нэг жишээ юм. Дээсон дотроо энэ жилийн хүч чадлын хэмжилт өмнөх жилийнхээс нэг их ялгагдсангүй. Илүү сайн үр дүнд хүрэхийн тулд би энд үнэхээр сайн ажиллах хэрэгтэй. Цаанаас нь ажилтан "Бүгдөө ийшээ явна уу? Воо, гейт дотор ингэж харагддаг байх нэ. Аха, эн чинь нөгөө маш алдартай газар мөн биз дээ. Жинмэ, утсаа унтраа." Дээсон дотроо 2 шинков бас 60 гарсан нэг өвгөн. Гэхэд өвгөн "Агаарч сайхан байна шүү" гэд хээвнийг зугаалж байгаа хитэ алхаж байв. Дээсон дотроо тэднийг бүгдийг нь D-ранг эсвэл C-ранг гэж таамаглаж байна. Бас гэж бодон хоошоо харахад Леоны алхаж орж ирэх нь харагдав. Дээсон дотроо нөгөө лоббид харсан гадаад ажилчин байна. Энэ насан дээрээ энд шалгалт өгөхөөр ирж байгааг бодоход тэр ч гэсэн шинко байх. Нэг өвгнөөс бусд нь бүгд шинэ суралцагчид байна. Энэ гейт үнэхээр зүгээр байх болов уу? Тэгвэл байрлалаа тогтоохоос өмнө бүгдээрээ бие биедээ өөрсдөө танилцуулцгаая. Намайг Дээсон гэдэг. Ангууч болоод 10 жил болж байна. Миний байрлал бол дайчин. Гэхэд үндсэн байрлал маань дилер. Намайг Шин Тэвэн гэдэг.
Энэ жил сэрэлт маань явагдсан Бамбай болон жад ашигладаг. Би түүний дүү Шин Аюун байна. Голдуу Чинжал утга ашигладаг. Бас ном сум харууд сурч байгаа. Гэхэд Дэсон дотроо хитнэр чинь үндсэн зэвсгэж гүйцэд сонгож амжаагүй шинэ код байна шүү дээ. Тэгвэл та магадгүй би 50 жилдээ ажиллаж байна. Намайг Үгэнта гэдэг. Миний зэвсэг бол гуйгт байлий. Саяхан сэрэлт маань явагдсан ч хөдөлгөөн ажилласаа гарч ирсэн юм. Дэсон дотроо насандаа баймгүй баг туршлагатай юм. Тэгээд ч зэвсэг нь гуйгт байлий байхдаа яах вэ? Сэлэм эсвэл жад шиг ол зайнаас дуулдаж чадахгүй болохоор хэцүү дээ. Тэгвэл хамгийн сүлд нөгөө гадаад ажилчин залуу. Та солонгосоор ярьж чадах уу? Леон ажиглан хэсэг чимээгүй зөксөөд би тулалдахгүй. Гэхэд Дэсон гайхан өршөөгөөрэй гэж асуухад Леон лууг устгахад зориулж хийсэн сэлмээр дахиад алж болохгүй биз дээ. Дэсон дотроо энэ нөхөр солонгос хэлийг хаанаас ингэ сурчдаг байна? Шалгагч ажилтан. Энэ удаагийн шалгалтаар та бүхэн ердөө 50 ширхэг кобальт агнахад хангалттай. Заримдаа талбайд кнол гарч ирэх тохиолдол бий. Хэрвээ миний зүгээс хэтэрхий аюултай гэж үзвэл би өөрөө дундуур нь оролцоход бол санаа зовлтгүй. Зөвхөн өөрсдийн ур чадвараа харуулхад анхаарлаа хандуулаарай. Дэсон эргэн тойрноо санаа зовн харна. Энэ шалгалт үнэхээр зүгээрөө холгов. Хэсэг хугацааны өмнө Дэсон нөгөө та зэвсэг авчраагүй юм уу гэж асуухад хөөе царайлаг ахаа минийхийг зээлж ашиглах уу? Энэ ном сумыг туршиж үзэх үү? Хэрэглэж мэднэ үсттэй гэж Шин Аюун асуухад Ён дургуутсан чи намайг хаан хүнийг үүнийг ашиглаж байгаа юм уу? Гэхэд Аюун тийм ээ хэрэглэж дуусаад буцаагаад өгчүүж болно шүү дээ. Гэхэд Леон номыг базаад хөлөг ватер хүн хизээж хулчгаар хүн шиг алсын зан зэвсэг ашигладаггүй юм. Гэд номыг газар доош идэх үед Аюун миний ном гэхэд Тэвүн та чинь юу хийгээд байгаа юм бэ? Гэх үед Дэсон болон шалгагч царай нь бараан тэднийг харан зогсох ба шалгагч бүгдээрээ замдаа гарцгаая. Дэсон дотроо энэ байдлаараа энэ шалгалт унахан тодорхой боллоо. Дэсон манайхан би нэг газар мэднэ. Яагаад би тийшээ явж ан хийж болохгүй гэж. Тэвүн за яах вэ? Та биднээс илүү туршлагатай болохоор Ганте надад ялгаагүй. Гэхдээ Дэсонгой тэр газар нутгийн төгсгөлд кобальтуудын томоохон суурин байгаа. Тэд маш улуулаа байгаа байх. Дэсон манайх шиг ийм цөөхөн хүнтэй баг тийм суурин руу шууд зөвлөх нь сайхан санаа биш. Нэгэнт л бүслэгч хөл тэндээс гаргацсан болно гэдэг бараг л боломжгүй зүйл. Бид агууд амьдардаг кобальтуудыг агнах болно. Агуун ойролцоох өвс навчийг шатааж утааг нь агуу руу оруулах хэрэгтэй. Тэгвэл бид агуун кобальтуудыг маш амархан устгаж чадна. Шин Тэвүн Шин Аюун хоёр бишрэн яг л найдаж байсанчлан туршлагатай хүний өвч өөр юм а. Дэсон гаднаа зүгээр дээ сүдтэй зүйл биш гэж хэлээд дотроо энэ бол бахархаад байх зүйл биш ээ. Би хизээ нэгэн цагт зэрэглэн гейт рүү орох өдрөө мөрөөдөж бүх төрлийн зааварчилгаа дайралтын аргуудыг судалсан юм. Гэвч миний орж үзсэн цор ганц гейт нь ердөөлийн. Би энэ удаад заавал зэрэглэл агих ёстой. Би дахиж хэр удаан дээд өвшөнд байх ёстой юм бэ? Тэвүн урт талд кобальтууд байна. Гэхэд Дэсон Шин Тэвүн хүлээ гэхэд кобальтууд архиран дайран ирэв. Дэсон Тэвүн Бамбайгаараа гэхэд Тэвүн ойлголоо гэд Бамбайгаараа нэг кобальтыг мөргөв. Эднэр үнэхээр тэнэг юм а. Шууд над руу чигээрээ гүйжирж байгаа болохоор хаахад үнэхээр амархан юм байна. Гэд хөөрөн баярлаж байх үед Аюун аха урт талд чинь гэхэд Тэвүн юу гэд гайхан зогсоход нэгэн кобальт Тэвүн рүү дайран оров. Дэсон Тэвүн лөө санаа зовон харан түүн туслахаар очин түүн рүү дайрсан кобальтыг зохин унгах ба хамгаалтаа битгий болго. Тэд сулд орож гисэн маш хурдан шүү. Гэх үеэр Гантегой бэлэг ашиглан ойрын зайн тулаанд кобальтуудыг араас нь зохин ялах ба үүнийг харсан Дэсон гайхалтай. Одоо ердөө цөөхөн хід үлдлээ. Бүгдөө урагшаа. Бүгдээрээ сайн ажиллалаа. Гэхэд Тэвүн уучлаарай. Би алдаа гаргачихлаа. Гэхэд Дэсон зүгээр дээ. Энэ чиний анхны удаа шүү дээ. Аюун чийж гисэн хоёрыг устгах чадлаа. Бас өвөө таны ачаар хинч бэрцсэнгүй. Бүгдөө сайн байлаа. Дотроо би чадах нь анх үнэхээр сандарч байсан ч энэ тийм ч муу баг биш байна. Ганцхан хүнээс бусдна. Гэд Дэсон хөөе гадаа залуу бидний тулдаж байхад чи яагаад юу ч хийлгүй зүгээр зогсоод байсан юм бэ гэж асуухад Аюун тийм ээ чи зүгээр л ард талд хараа зогсоод байсан. Тэвүн түүнийг ингэж зүгээр байж байхад зүгээр гэж үү хэмээн шалгагчаас асуухад шалгагч энэмсэглээд би түн гаргахтаа үүнийг тооцож үзэх болно. Санаа зовлтгүй. Гэхэд хэрв та тэгж хэлж байгаа бол гэд за бүгдээрээ цаашаа гүн рүү орцгоё. Удахгүй агуу төрөх болно. Үзэгдэл шилжин тэнд байна. Тэвүн үнэхээр агуу байна шүү. Дэсон
Тэгвэл бүгдээрээ урд нь ярьсанчлан гал тавьцгаая. Гээд тэд навч болон өвс цуглуулан агуун үүдэнд овоолон тавихад Леон шүүмжилсэн өнгөөр ширтэн "Та нарын чадах хамгийн шилдэг зүйл чинь үнэхээр энэ гэж үү?" хэмээн асуухад Дэсон уурсан түүнээс "Хөршөөгөөрэй. Та юугаар ч туслаагүй байж гинэт юу яриад байгаа юм?" гэхэд Леон "Энэ чинь та нарын чадах хамгийн шилдэг нь үү?" гэж би асуулаа. Намайг дахиж битгий давтгал. Гэхэд Дэсон "Би энэ аргыг урд нь 3 удаа ашиглаж гурвууланд нь амжилттай болсон юм шүү." Гэхэд Леон "Өнгөрсөн туршлага дээр үндэслэн баталгаа байх нэ. Муугүй. Гэхдээ өөрөө ийм өчүүхэн туршлагатай байж яаж туршлагадаа найдаж зүрхэлдэг байна." Химэн басамжлан дээрээс харахад Дэсон уурлан "За юу ч гэсэн хамаагүй. Чи надаас дүү ээж яасан их туршлага ярьдаг амтан бэ?" Гээд галаа асаах үед гал нь асаж "Бүгдээрээ тойроо зогсоорой. Агуу дотор байгаа коболдууд удахгүй гарч ирнэ. 50 82 ойлголоо. 50 тэд гарч ирж байна. Одоо." Гэхэд 80 ном сумаар холын зайнаас галлан Дэсон "Баярлаад би мэдсэн юм а. Миний арга буруу байгаагүй" гэж бодоод "Гайхалтай байна. Бүгдийг нь яг ингэж устгацгаая." Дэсон дотроо "Хэрв бид энд зөндөө коболт цуглуулад талбайд хідэн кнол алж чадвал энэ чимээ." Гэхдээ зэрэгцэн гинэт агуун гүнээс асар хүчтэй аимшигтай архирах чимээ гарна. "Кнол ахмад уу? Үгүй. Кнол ахмад бол энэ сөүл хаалганы босс шүү дээ. Түүний зэрэглэл сигээс дээш байдаг. Тэр яагаад яг одоо энд гарч ирж байгаа юм бэ?" За ингээд бичлэг маань таалагдсан бол та бүхэн лайк болон subscribe дараад манаас өгөхт нэгдээрэй. Ингээд дараагийнхын бичлэгээр уулзах хүртэл түр баяртай. Та бүхэнд эрүүл энхийг хүсье.